Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэн сайхан амарцгааж байна уу? MNC телевиз нэм гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр үзэгчдэд хүргэж байна. Дотоодын хэрэгцээг хангах боломж 100% байсаар байхад гаднаас улаан буудаа импортлох шаардлага байхгүй гэдгийг тариалан эрхлэгчид илэрхийлдэг. Засгийн газраас ч тариалан эрхлэгчдийг дэмжсэн бодлого явуулсан, харин дотоодын зарим гурилыг үйлдвэр эрхлэгч дээрх бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж гаднаас хямд үнэтэй улаан буудаа авч үйлдвэрлэлээ явуулж байсан. Харин одоо тэдний улаан буудаа нөөц дуусаж үйлдвэрлэл нь зогссон. Энэ байдлаа эргээд салбарын яамны буруу бодлогоос боллоо гэж тайлбарлаж байна. Өмнө нь манай улс жил бүрийн намар улаан буудаа хангалтаа Оросын холбооны усаас нөхөж хангадаг байсан. Харин Атгын аян ихэлснээр жил бүрийн улаан буудаа хангалтаа тодорхой хувиар нэмэгдүүлж, өнгөрсөн жилээс эхлэн дотоодын үйлдвэрлэлээ 100% хангах боломж байгааг засгийн газраас мэдээсэн. Нэг ёсондоо гурил үйлдвэрлэгч компаниуд дотоодоос улаан буудаа хангалтаа авах боломж нээгцэн гэсэн үг. Харин цөөн хэдэн гурил үйлдвэрлэгч компаниуд тариаланчтай зампууруулах бодлогыг үйл ажиллагаагаараа харуулж болсон байна. Тодорхойлбол Оросын холбооны усаас улаан буудаа импортоор авах гэрээ хэлцээр хийж бага үнэтэйгээр нийлүүлэхийг зорьсон. Яахав Оросын холбооны улсаас тонныг нь 270-аас 280 мянгад тооцож авсан, харин манай улс 350 мянгад үнэлж тариаланчтаас улаан буудааг нь авч байсан юм а. Мөн урамшуулалт болгож тоон тутамдаа 50 мянгаыг олгох засгийн газрын шийдвэртэй. Гэвч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого гурил үйлдвэрлэгч нэр бүхий зарим компаниудад алга байгаа бололтой. Алтан тариа гурилын үйлдвэр гихтэл өнгөрсөн намар Оросын холбооны улсаас хямд үнэтэй улаан буудаа худалдаж авсан. Тэр буудаа нөөц нь өнгөрсөн 5 сарын дундуур дуусч 6 дугаар сарын 1-ээс үйлдвэрлэл нь бүрэн зогссон. Харин одоо тэд үүссэн нөхцөл байдлыг өөрөөр тайлбарлаж байна. Ер нь энэ нөхцөл яагаад бүр анхнаасаа үүсч вэ гэдэг ингээд эргүүлээд харахаар намар яасан гэхээр зах зээлийн ханшаар 270-аас 280 мянга байсан будааг нөгөө юу болохоор 350-аар үнэлсэн шүү дээ. Яамнаас тийм ээ. Тэгээд тариалан эрхлэлтийн сангаас 350-аар удаа үнэлж өөртөө авч эхэлсэн байна. Яам ч өөртөө нөгөө нөөц бүрдүүлсэн шүү дээ. Тэгэхээр ч бид нар бол яг 270-аас 280 төгрөгийн тухайн зах зээлийн ийм ханштай байсан будааг энэгээр нь үнэлээл манай төрлийн айлууд бол тэр өндөрөнтэй даа тариалан сандаа үг байрлал гэл ингээд дагаад намар хүлээж авсан. Энэгээр хүлээж авсан байгаач манай одоо сая ингээд дуусгаж байгаа байхгүй. Гурил үйлдвэрлэлийн гол түүхийд улаан буудаа гаднаас авах нь хямд мэт харагдавч дотоодын улаан буудаа үн ханшид цөргөөр нөлөөлөх магадaltaй. Үний хэлбэлзэл эндээс үүсэж байгаа юм. 100% дотоодоо ханхаар тариалт хийгээд байхад үйлдвэрлэгчид авахгүй бол цаашид үн буух нөхцөл бүрдэхгүй. Нэг ёсондоо үнийн докторгүй байдал хിവэр байж үндэсний үйлдвэрлэл энэ салбарт зогсож хүнд байдал үүснэ. Тэндээ гурил үйлдвэрлэс гарахгүй байгаа гэж. Гуудаа байхгүй гэд биднээр бол ирэхгүй байгаа шүү. Нэмэгдээд ирүүл нэмэл зарчин тэгэл хасагтаад ирүүл асуулт гарна. Одоо бид ч зарах гурил байхгүй шээ. Үйлдвэрэн зогссон юм чи. Одоо зарах ямар ч алтан тариа нэгдээд бүгд байхгүй байгаа юм чи. Хэрэглэгчдийн хувьд энэ алтан тариа хэр сонгох юм бол ер нь одоо асууж ирж байгаа юм. Асуудал яг хамгийн сайн авдаг юм чи. Алтан тариа дээд мэд нэг нь хамгийн сайн гүдэг гурил юм чи. Ямар ч борлуулалт байхгүй үйлдвэрэн зогсчихсал байгаа юм чи. Гурилын хэрэгцээний 35%-ийг дангаараа хангадаг алтан тариа үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод хагасаар болж байгаа. Салбарын яамнасаа нөөцсөн улаан будааг авч үйлдвэрлэлээ явуулвал хэрэглэгчдэд очих гурилын үн нэмэгдэнэ гэж тайлбарлаад улаан будаа авахгүй гүрээсээр байгаа. Гэвч энэ бол хувийн хвшлийн байгууллага мянган ажилтнтай энэ үйлдвэр хэрэглэгчдэд өндөр үнэтэй гурил нийлүүлэхгүй гэж үйлдвэрлэлээ зогсоосон уу? Эсвэл яамны улаан будаа үнийг бууруулах зорилготой байна уу гэдгийг эндээс харж болно.